За сайн байна уу Infinity English-ийн номон бидлэг багшаа. Өнөөдөр бүгдээрээ SAT Math хэсэг дээр гарч ирдэг хамгийн тогтмол 5 төрлийн асуултыг харцгаална. За нэгдүгээрт бүгдээрээ word problem with function буюу функцтэй өгүүлбэртэй бодлого гэж байгаа. За миний хувьд болохоор өгүүлбэртэй бодлого харангуут бусад хүүхдүүдээс сонсонгууд өгүүлбэртэй бодлого харангуут шууд ингээл уйдаал анхаарал нь сарниж эхэлдэг. Тэгээ миний өгдөг стратеги гэх юм бол би одоо reading тэ SAT дээр чинь reading-ийн хамгаыг эхлээд хийчихэж байгаа. Дараа нь writing, хамгийн сүүлд нь math гэд math дээр баах юм уншиж байгаа л дахиад math дээр юм уншина гэл тэгэхээр бүр ингээл анхаарал нь санраал тэг бүр ингээд залхуурж эхэлдэг хүүхдүүд. Тэгвэл миний өгдөг стратеги гэх юм бол өгүүлбэртэй бодлого хамгийн сүүлд нь үлдээгээд хамгийн сүүлд нь хийдэг арга байгаа шүү. За тэгэх юм бол бүгдээрээ энэхүү төрлийн асуултыг харцгаая. Oil and gas production in a certain area dropped from 4 million barrels in 2000 to 1.9 million barrels in 2013. Assuming that the oil and gas production decreased at a constant rate, which of the following linear functions F best models the production in millions of barrels T years after the year? За тэгэхээр энүүн дээр бид нэр орчуулчих юм бол тодорхой те certain area гэж байгаа учраас энэ хүү тодорхой газар нутагт газрын тос болон байгалийн хийн олборлолт 2000 онд 4 сая баррелаас 2013 онд 1.9 сая баррел болж буурсан. За тэгэх юм бол нефт болон хийн олборлолт тогтмол хурцтайгаар буурсан гэж үзвэл дараах шугамн функцүүдийн аль нь хамгийн зөв загварласан бэ гэсэн байна. Томьёо апыг татаад гадаадад суралц. За тэгэхээр энэхүү асуултан дээр ажиллахын тулд бид нэр linear functions буюу шугамн функц дээр ажиллаж сурах хэрэгтэй. Шугамн функц нь y тэнцүү mx дээр нэмэхэд b гэж үүсдэг ба үүнд y нь y тэнглэхийг үзүүлсэн, x нь y x тэнглэхийг үзүүлсэн байдаг. За харин m гэдэг нь англиар slope буюу монголоор налуу эсвэл хазаалт гэж хэлдэг ба үүн нь шугамыг хэр налуу байна, хазаасан байна, хэр өссөн байна уу, буурсан байна уу гэдгийг үзүүлдэг тоо юм аа. За тэгэхээр манай асуултанд болохоор энэхүү функц нь буурах ёстой. Яг гэх юм бол 2000 оны 4 саяас 2013 оны 1.9 сая хүртэл буурсан гэж байгаа учраас m буюу slope нь хасах тэмдэгтэй байж энэхүү шугамн функцийг болохоор хасах, буурсан функц болгож өгдөг. За тэгэхээр бид нар үүнээс харахад шууд A болон B choice-уудыг шууд устгаад зөвхөн CD choice-удаасаа сонголтуудаасаа анзаарч харах хэрэгтэй гэсэн. За тэгэхээр үүн дээр slope-ыг яаж олох вэ гэсэн хариулт гарч ирдэг. Slope буюу хазаалтыг олохын тулд танд 2 цэг хэрэгтэй. За биднэрт мэдгэж байгаа 2 цэг бол 2004 2 дахь цэг бол 2013 болон 1.9 гэсэн цэгүүд харагдж байгаа. За тэгэх юм бол энэхүү 2 цэгүүдийг ашиглан m-ийг яаж олох вэ? За m буюу slope нь тэнцүү y 2-оос хасах нь y1, хуваах нь x 2-оос хасах нь x1 гэж олдог ба. За үүн дээр бид нэр асуултаа орлуулах юм бол 1.9-оос хасах нь 4 2013-аас хасах нь 2000 гэж гарч ирж байгаа буюу яг хариу нь хасах 2.3-ыг хуваах нь 13 гэж гарч ирж байгаа та нар харж байгаа хаа. За тэгэхээр бид нар хариулт таарсан чинь CD хариулт таарсан чинь ерөөсө хасах 2.3 гэсэн зүйлс ерөөсө байхгүй анзаарч байгаа хаа. 10-ын бутархайн тооны хүртүр нь хизээч 10-ын бутархай тоо байж болдоггүй учраас бид нар хасах 2.1 гэсэн тоог нь бүхэл тоо болгохын тулд 10 хувааж өгснийг нь таарж байгаа хаа. Тэгснээр хасах 21-ийг хуваах нь 13 гэсэн хариу гарч байгаа буюу манай зөв сонголт бол C болж өглөө. Энэхүү өгүүлбэртэй бодлогыг бол бид нар угаасаа хамгийн сүүлд нь ажиллах хэрэгтэй гэдэг стратегийг авах юм бол илүү та нар анхааралтай сонирхохгүй хийж болно шүү. Томьёо апыг татаад гадаадад суралц.